За найзуудаа чамийн ийм гоё шин гэртээ боллоо. Google-тэй киногаа ингээд үзнэ. Удаамшлыг оруулаагүй дуучлаарай. Гарчиг харсан бол 5 настай чамиг гэсэн байгаа. Яг одоо би 19 настай. Гэхдээ 2024 онд 5 настай чамигийн хийдэг байсан үйлдэлүүдийг туршиж хийж үзэх байгаа. Нэгдүгээрт биш дээ. Би 5 настай байхдаа гэрээсээ гарч тоглох болгондоо гэрийнхэн түлхүүрийг ингээд оосронд хийгээд ингээд хүзүүнээсээ ингээд уяад гарч тоглодог байсан. Бичлэгэндээ зориулаад нарантуулаас ийм зонтог авсан. Тэгээд бас ийм нүдний шил авсан. Энэ нүдний шилийг 8000-аар, энэ зонтгийг бас 8000-аар авсан. Миний багтаа яг үздэг байсан засангоо ари. За зонтог нарны шил хоёрыг яагаад бариад мангар царайлаа зогсоод байгаа вэ гэхлээр гадаа гарч хүүхдүүдтэй тоглох болгондоо өөртөө байгаа бүх гоё гэсэн зүйлсүүдэд давхарлаж өмсөд гангалж гарах хамгийн дуртай байсан. Өчүүхэн би та нарт шүхэр нарны шил хоёроор илэрхийлж үзүүлж байгаамаа. За гангарнаа. Байрныхаа хүүхдүүд донд би бол амар ингэж гангардаг байсан. Нүдний шилмэл зүгээ. За сайн мэцхан найзуудаа бичлэг үргэлжилж байна. 5 настай чами хэрвээ ингээ гэртээ ингээ ганцаараа байжсэн бол яг юу их вэ те? Цуврал маань ингээ үргэлжилж байна. За одоо би яг юу их вэ гэхээр би ямар тач жоохон бахта гэртээ гэр барьж тоглодог байсан. Одоо үеийн хүүхдүүд нэг ийм майхан хэрэгэлдэг болчиход байгаа штэ. Гэрийнхэн буланд тавьчихдаг те. Биднэрт бол тийм байдгүй байсан байхгүй юу? Бид нар өөрсдөө хийдэг байсан байхгүй юу? Тэгэхээр би ингээд ширээний доор ингэж хийж үзчихсэн. Буудлууд дээр ингээд янз бүрийн ингээд дээр ингээд овоолж байгаа ингээд янз бүрийн хийжсэн. Тэгэхээр одоо болохоор би ингээд өөрийнхөө нөхцөл байдалтай тааруулаад арай нэг өөрөөр гэр хийж үзэх гэж байна. Энэ болохоор одоо миний орон зай байхгүй юу? Одоо коридор гэх нь хайшин одоо нэг юм булан байхгүй юу? Тэгэхээр би энийг өөрийнхөө юм орон зай, өөрийнхөө юм гэр болгож байгаа. Бидэнд ийм даав хэрэгтэй, ямар ч хамаагүй даав. Бидэнд ийм скотч хэрэгтэй, бас нэг ийм шар скотч хэрэгтэй. Энүүнээр би баг овоохоо босгож байгаа байх гэж би бодож байгаа. За та нарт яаж ойлгох вэ? Ингэж овоохоо босгох гээд байгаа байхгүй юу? Нэг ингэж овоохоо босгох гээд байгаа байхгүй. Гэтэ энэс гоё болно л та. Тэгэл доор нь дорож морож тавиад гоё болчихно заяа. Хийгээд. Хоёр талын ингээл тэгээ дээдлэлт нь ингээд нэг дээвэр хийцэн байхад ёо. Данг. Одоо яаж гарах вэ хараа? Дахиад ихнээс нь эхлэе. Хүлээж заяа. Тэр хүлээж ка. За бидний гэр ямар тааш нэг иймэрхүү боллоо. Одоо дээврээ хийхэд л шууд миний тусгаар тогтносон. Ямар ус гэхөө? Чами ус бэлэн боллоо. Одоо бөөнөрө дээврээ хийцгээе. Дээврээ яаж хийв? Болгоно. Наннууд дээр ингэхүү. Зэрэг яг яаж хийв? Түлээрээ бат бүглэх юм уу? Тэг юм бэ. Чадсан шүү дээ би. Бод ихлүүлсэн юм болов уу? За одоо яаж ингэж энэ нөгөө талын тогтоох вэ? Йоо энэ сансныг бодвол аягүй хэцүү юм байна. Би амар ядраад байна. Батны юм шүү яг оронгууд нурчвал яах юм тийм үстэй. Надад энэ скотч л амар ядаргаатай. 15 minutes later. За ямар ч чим гоё гэртээ боллоо. Энэ гэрийг бүтээлцэд тусалсан, гүнээ тусалцаа үзүүлсэн. Скотч болон орд ирний даваанда маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. За тэгээд та нар манай шинэ гэр рүү ормоор байна уу? Зүгээрээ ичид санаа зовхон байхгүй. Ороод дэр. Найзуудаа ороод дэр. За би танарт гоё тухтайхан танилцуулах хэзээ ёо. Энэ хүү бичлэгийн маань ивэнттэй хамтран ажиллаж байгаа байгуул болохоор Ow Star байгаа. Мэдээж та нар BBQ Chicken-ийн амсаад үжижчихсэн байгаа байх хэлэдинэ. Мөн kimchi, далайн байцаа, beef steak гэ төрөл бүрийнхээ амтныхаа онцлогтон тааруулаад дуучтай хамтран реклам хийж байгаа юм байлээ. Бөөнөрөө тэр рекламыг үзцгээе богинохон за. Чихэн чин намтай яг л BBQ намайг амтлаад үз baby you чи юу гэж бодож байна? Сайн гэсэн болгоо надад дээр тортолгоор дахиад шиний can. Гартаа Ow Star барих шилтгаан. Энэ бол ихлэл зүгээр амталгаа. Дараагийн шинэ төрлүүд дээр ямар дуучид хамтрах бол тэр бас маш сонирхолтой санагдчихж байгаа. За шинэ гэрээ танилцуулахад бэлэн боллоо. Манай гэр бол маш зохион байгуулалттай одоо баригдсан байгаа. Гэрэлтүүлэг бол маш сайн. Өнгөөр асна. Ингээд янз янзаар асна. За тэгээд айл улсан хойно амрах тийм гоё орд ирээ ингээд шийдчихсэн байгаа. За мэдээж ийм сайхан нэмхэн хүнжил байна те. Айл болгонд галтгой байдаг нь ойлгомжтой. Манай хөргөчн дотор ийм гоё үзмний шүүс, ийм гоё чипс байна. Айгуу гоё амттай чипс. За чипсээ эдээд бөөнөр айгуу гоё сонирхолтой юм хийнэ. Одоо дараагийн юм айгуу сонирхолтой. За одоо би та нарт бяцхан чами байхдаа яаж Google-тэй кино үздэг байснаа одоо харуулъя. За би ийм зүйл ашигладаг байсан. Энийг бол би DVD гэж нэрлэдэг. Тэгээ энэ дотроо ингээд CD хийгээд
Тэ ингээ Google-тэй кино ингээд үзэх боломжтой. Энийг ажиллахгүй гэж бити бодоорой. Ажил нь одоо би танарт харуулна. Тэгэхээр орчин үеийн хүүхдүүдэд зориулаад яг энэ яг юу юм бэ гэдгийг би тайлбарлаж өгье. За энэ CD гэдэг зүйл байгаа. Энэ дотор хичнээн Google-тэй байж болно. Одоо жишээлх юм бол энэ CD болохоор энэ Google-тэйнийх байхгүй юу? Одоо бидний сайн мэдэх үнсгэлжингийн 3 анги. Тэгээ энэ доороо бас ямар Google-тэй юм бэ? Үнсгэлжингийн шинэ адлын явдал гинэ. За ийм Google-тэнүүстэй одоо нэрийг би сая сүүлд Нарантуулаас 3000-3000-аар ингээ худалдаж авсан. Монгол хэл дээр 10 төрлийн Google-тэй кино энэ CD-нд ингээ багтцсан байх жишээний. Тэгэхээр энэ төхөөрөмж ямар гоёыг би танарт одоо ингээд яруу тодор харуулах болно. За энийг ингээд тогонд залган заяо. Тэг яг нэг хэсэгтээ цэнгэлсэн байхад хөөрхөн цэник мэнгээ барьчтیں۔ За энэ CD-г ингээ хийчихье. Тэрлээ унтраах гэсэн чи унтардгүй. За мэдээж чангалаж багасгаж болно. Одоо миний өөдөөс нөгөө багахан хэмжээний гэрэл тусаад байгаа болохоор энэ жоохон бүтгэн харагдаж ярьж магадгүй. Яг хав харанхуй орчинд энийг ингээ үзэнгүүд ёо зүгээр кино чатарч хаашаа заяа. Хүссэн Google-тэй киногоо ингээ үзэх боломжтой. Одоо би ийм гоё гэртээ олцсон юм чи ингээд Google-тэй киногоо ингээд үзнэ. Өөр энэний давуу чанар гэх юм бол ингэж бүтэн дэлгэгддэг. Тэгээд нэг ингэж бас дэлгэгддэг хагас. 5 настай чаймын утсаараа Google-тэй кино үзэхгүйгээр ийм төхөөрөмж ашиглаж Google-тэй кино үздэг байсан. Тэгэхээр өнөөдөр би яг энэ төхөөрөмж ашиглаад Google-тэй кино үзлээ. Би 5 настай байхдаа яг нэг иймэрхүү буддаг номоор өдрийг өнгөрүүлдэг байсан. Намайг жоохон байхад нэг тийм харандаагаар бол би буддаггүй байсан. Тосон харандаа марандаа бол намайг жоохон байхад нэг байдгүй байсан. Тэгээ дандаа юм усан будгаар буддаг байсан. Гуаш маш чөлөө. 5 настай байсан бол хамгийн ихний хуудсан дээр байгаа зургаас нь эхлээд хоошооноо ингэж будах байсан. Ээж угаасаа дундаас нь ингээ өмцөм ингээ будахыг амар уурладаг байсан. За усан будгаараа будаж эхэлцгээе. Энэ чинь нэр норгодсон шүү дээ. Найзуудаа энэ багс нь айгүй мяа юм бэ, нэг тийм сонин ийм юм байгаа аахгүй юу. Тэгээ эндээс ингээ будгаа аваад заяо. Ингэнгүүтлээ энийг ингээ будыг гэхлээр нэг тийм муухай будагтаад байгаа аахгүй юу. Энэ багс нь арай бишээ. Би нэг өөр багс олоод ирээ. Энүүнээр будчихээ. Энэ миний нөгөө нүдээ ингэж буддаг юм багс ахгүй юу. Яг энүүнээр будчих багс л юм чинь те. Ваа хартаа. За. Энэ гоё будагцжээ. Би жоохон мяа усан будаг авсан юм шиг байна. Зүгээр байсан усан будаг нь л энэ ахгүй юу. Энийг 1200-аар авсан санагдаж байна. Тэгээ би яагаад толгоондоо юм альчуур углаад яваад байгаа вэ гэхээр би цэцэрлэгтэй байхдаа яг ингэж альчуур углаж явдаг байсан. Яагаад юм мэдэхгүй. Зүгээр л тэрийгээ дурсаал яг ингэ альчуур зүгүүд яваад байгаа шүү. За 5 настай чами бол нэг эдийн янзны ингэж л будна. Ингээ илүү гаргаж маргаад. Тэгээ яг нөгөө зургатайгаа ойртуулж зурх гэж маш их хичээнэ. Хонгор шаргал үстэй миний хөрхөн барби холлоо сайн дээрээ надтай хамт тоглоорой. Энийг хараа би будаад дуусгацсан. Гой будсан. За илүү харъя. Оо ёстой хөөрхөн будсан байна. Гэтэ чи бити илүү гаргаж будаад зээ. Гой цэвэрхэн будсан шүү зээ. Тэгээ энэ дээдлийн жишээ зурагтай адилхан өнгөөр буд. Бити дураараа өнгөөр будаад зээ. Сайн байна. Дараагийнхаа сайн будаараа шүү сайн будсан шүү. Яг ингэж манай ээж ажилтдаг байсан. Ийм шилгүүлтэй гэхдээ. Зэмтэж жоохон бахта би юм будаж цагийг өнгөрүүлдэг байсан. За тэр зүйлээ бол хийчихлээ. Байрныхаа хүүхдүүдтэй хамт байх та. Сайн уу чами? Сайн уу? Хязгаар шанд мөнгө байгаа юу? Надаа мөнгө байгаа. Эмээ өглөө мөнгө өгсөн намайг шагнаад. Тийм үү? Тэгвэл хоёулаа дэлгүүр орж юм авч идэл та. Тэгээл та чи бис авч идэ. За чами жоохон бахта шарилжаар хоол хийж тоглолдог байсан. За ингээд гарт таарсан ийм шарилжаа зулгаанаа. Энэ бол өвс биш, шарилж. Ийм үзүүртэй ч юм шиг ийм чулуу аваад хэрчиж тоглолдог байсан. Шарилжаар тоглож явах явцад бол гарнаас цул шарилж үнэртэн. Ингээ шарилжаа ингээ тасцж жаад ингээ төмпөн дотор игээд нэг муухан төмпөн байдаг гэсэн бохоо намайг жоохон байхад одоо л тийм алга ингээ төмпөн тэнгүүтлээ ингээ хооронд ингээ холио шавар зуураад тэгээ жоохон ус асгаа шороо игээд чулуу игээл тэн цэцэг түгээл ингээ хийгээл ингэж хутгаж хоол хийж идэх айгүйх дуртай байсан. Шарилжаар хоол хийж идэх. Хурууны завсар бол сайн ингээ шороо мороо орон тэгэртээ ороод ээжтэй загнуулж усанд ордог байсан. Орчин үеийн хүүхдүүд бас ингэж тоглодог болоо доор гоё комент бичээрэй заа юу. Комент. За 5 настай чами бол шарилжаар хоол хийх бол дуртай байх байсан. 19 настай чами бол шарилжаар хоол хийх үнэхээр дургүй байна. Яагаад гэхээр би энэ шарилжны хашилтай болохоор миний хамар шууд битүүрээд байна. Одоо ингэж шарилж зулгаахаа боллоо. Тэгээ энэ хийсэн чулуунуудаа бүгдийг ингэ гаргачээ.
За тэгээ босон явъя. Бүр ингээд шарилж үнэрлээд бүр ингээд амар хавар битэрч. За би гадаа тоглож орж ирээд яг ийм савнаас үзмний шүүс ч юм уу те харцаа уудаг байсан. Би энийг саяхан шинээр нарантуулаас авсан. Бичлэг нь олдвол би ингээд тавьчих. Таалантай орсон юу гэнийхаа? Гострус. Гострус. За би энэ бичлэгийг хийхийн тулд нарантуулаар их шопинг хийсэн. Баг юмнуудаа цуглуулад та нартай энэ бичлэгээ хүргэж байгаамаа. Ийм гой дээр үеийн сонирхолтой зүйлсүүд маш их байсан. За нөгөө CD-гээ авсан газараа би та нарт харуулж байна. Зөндөө олон CD-ний төрлүүдтэй юм билээ. За тэгээ нүдний шилзоонтог бүгдийг эндээс авсан. За ингээд нарантуулаас ямартай 20,000 төгрөгөөр авсан. Тэгээ дотор нь би үзмний шүүс ингээд хийцэн. Одоо айгүй гой хүүтэн байгаа. Бөөнөр одоо үзмний шүүсээ ууцгаая. За гой үзмний шүүсээ Уна. Би жоохон бахтаа ингээд танихгүй нохооны хажууд шууд хурж ирээд танихгүй нохоо оролддог байсан. Энэ нохоо надад оролдох нь уу? Оролдохгүй байна. Зүг туршиж үзлээ. Түхүрээ ялаа. Энэ. Дандаа ингэж сандардаг байсан би. Түхүрээ алдсан байхгүй гээд. 5 настай чами бол яг ийм төмрөн гул суурн дээр гулсдаг байсан. Тэгээ энэ бол миний яг тоглож өссөн ийм төмрөн гул суурь биш. Би арай өөр төмрөн гул суурн дээр тоглодог байсан. Одоо 2024 он төмрөн гул суурийг одоо ийм зах зээл бол авч хайж гин. Тэгээ ганц үлдээсэн жоох миний олсон ганц төмрөн гул суур байна. Тэгээ энэний хажууд гулсгаж байна. За энэ шат нь бол айгүй гоё ийм төмрөн бас цемтэнж байдیں۔ За цемтэн байх юм бол би бас энд зургийн эсвэл бичлэгийг бас оруулчихъя. Ингээд төмрөн шатаараа гараад айгүй өндөр унж өгчгээр энэ бариул нь айгүй эвгүй. Хүү энэ ч бас ямар өндөр юм бэ? Авсан зонтгоо бариад. Вээ! Доор ямар ч тийм зөөлөж яахгүй айгүй харгас өссөн байгаас тэ одоохыг хар гулсуураасаа гулсаал ийм зөөлхөн ийм юмн дээр буучхан энэ болохоор ийм шууд бөхсөөрөө цемд хусна. Нэг ийм тоглоом дээр чами бол тоглож өссөн. Сайн уу? Юу вэ да? Би бичлэгнийхэн төгсгөлийг хийхээ мартсан байлаа. Тэгээд энэ өдөр бол надад айгүй гоё санагдсан. Буцаа 5 настай болцсон юм шиг мэдрэмж аваад тэгэл бүх дурсамжуудаа гоё эргээгээл сэргээгээл амар гоё өдөр болж өнгөрсөн миний хувьд. Тэгээ нэрээ нэг үг хэлхээ мартцаалээ. Та нар сайн уу? Би сайн. Дуустал бичлэгээ үзсэн. Танд олон чамд маш их баярлалаа. Тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Дараагийн бичлэг маргааш орноо. Чамиг үзэж байвал баруун гараа дэшээ, зүүн гараа дэшээ, хоёр гараа хөдөлгөөд 1 2 3 go.